Яг одоо надад тийм бэлэн загвар адуу байна. Харин нөгөө Word-ийн ингээд шинэ файл нийдэн ш. Тэгэхээр энэ жиш нөгөө нэг баланк документ гэсэн юм гарч байгаас энэний дээдлийн хайлтын зам өдөр байна. Report гэдэг юм үг бичээд ингээ хайхаар ингэж ингээ бэлэн тайлангийн загварууд ингээ харагддаг байхгүй юу? Энэ миний одоо энэ заавар бэлтэж байгаа юу бол 2016 шүү. Word 2016 буюу Office 2016 гэсэн үг. За тэгэл эндээс нөгөө тайлангийнхаа загваруудыг бол ингээд сонгочих болно. За эндээс би энийг сонгочих тийм үү. За тэгээд create гэсэн товчийг дарахаар энэ template чинь ингээд өөрөм чинь нөгөө руу татагтаад ороод ирдэг байгаа. Тэгээд энэ ерөнхийн загваруудыг ашиглаж болно. За ингээд ороод тэгээд энийг хуулдаг ч юм уу тийм ээ өөр одоо шинээр өөр загвар гэх юм бол энэ new гэдэг дээрээ дарж байгаа л ахаал report гэл хаал загваруудаа гараад ирэх нь шүү дээ. За өөр эсвэл одоо report тайлангийн загвар асуусан тийм ээ. Тэгэхээр энд загварыг үзье. За ингээд доошоо энэ загварыг бас ингээд ашиглаад явах боломжтой юм шүү. За амжилт.